Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 23-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн гайлын албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороо 2025 оны 4-р сарын 23-ны өдрийн хуралдаанаараа үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх хүрээнд мал амьтны тэжээлийн нэмэлт болон баяжуулсан гурилыг гайлын албан татвараас чөлөөлөхөөр баталсан хуулийн зорилготой хүрсэн гэж үзэж, хуулийн үйлчлэх хугацааг тодорхой болгох, гайлын албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Ж. Батжаргал мал амьтны тэжээл Улаанбуудан гурилын гайлын албан татвараас чөлөөлөх хуулийн хэрэгжилтийн явцад дотоодын гурилын борлуулалтын үн болон баруун бүсийн гурил тэжээлийн үнэнд үзүүлсэн нөлөөллийн талаар Улсын их хурлын гишүүн Ж. Ганбаатар гайлын албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгосноор малчтад очих гурилын үн буурах хэсэг, Улсын их хурлын гишүүн Баярбаатар мал амьтны тэжээл Улаанбуудан гурилын импортын татвартай болгосноор дотоодын гурилын үн нэмэгдэхгүй байх боломжтой эсэх хэрэглэгчдэд сонголт хийх боломжийн талаар Улсын их хурлын гишүүн Р. Батболд Улаанбуудан гурилын албан татварыг чөлөөлснөөр үйл ажиллагаанд доголдсон газар тариалангийн үйлдвэрлэлд эрхэлдэг аж ахуйн нэгж гурилын үйлдвэрийн тоог тодруулж 2025 онд тариалах Улаанбуудан хэмжээ гурилын үйлдвэрүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадах эсэх талаар болон хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадварыг сайжруулахаар салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар асууж хариулт авсан. Мөн Улсын их хурлын гишүүн Д. Батлут Улаанбуудан гурилыг гайлын албан татвараас чөлөөлснөөр 1 кг гурилын үнийн бууралтын талаар мэргэжлийн байгууллагуудын тооцоо судалгаа хийсэн эсэх болон цаашид Улаанбуудан гурил импортлоход гайлын татвар төлөхөөр гурилын үн нэмэгдэх эсхийг тодруулж тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд төрөөс дэмжлэг үзүүлснээр гурилын үн чанарт хэрхэн нөлөөлөх талаар Улсын их хурлын гишүүн П. Ган Зориг Улаанбуудан гурилд импортын татвар тогтоосноор дотоодын гурилын үйлдвэрүүд гурилын үнийг нэмэхгүй байх талаар холбогдох хуулиудаар хэрхэн зохицуулж байгаа талаар Улсын их хурлын гишүүн Д. Батбаяр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг импортлоход гайлын албан татвартай болгохоос гадна татвар, нийгмийн даатгал, эрчим хүчин үнийн өсөлтөөс хамгаалсан зэгц бодлогууд хэрэгжүүлж байгаа эсэх. Улсын их хурлын гишүүн Г. Ганбаатар Улаанбуудан гурилын гайлын албан татварыг чөлөөлснөөр газар тариалангийн салбарт үүссэн сөрөг нөлөөллийн талаар болон дотоодын гурилын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар асууж хариулт авлаа. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Ж. Батжаргал хөдөө аж ахуйн салбараас төрөөс тогтвортой бодлогоор дэмжих нь зүйтэй бөгөөд баруун бүсийн гурилын борлуулалтын үнийг тогтвортой байдлыг хангах талаар тусгайлсан арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн газар тариалангийн салбарыг боловсруулах үйлдвэртэй цогцоор нь хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ц. Даваасран хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж иргэдийн эрүүл хямд үнэтэй хүнсээр хангахад төрөөс анхаарах нь зүйтэй бөгөөд дээрх төрлийн бүтээгдэхүүнийг импортын гайлын албан татвараас чөлөөлснөөр валютын үнэнд нөлөөлж байгааг анхаарах, мөн үндэсний үйлдвэрлэгчид үндэслэгүйгээр үн нэмэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрөөс зохицуулах оновчтой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй талаар үг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн одонх нь гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бодно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг хэлэлцүүлэг явуулсан талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс
хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За бас